Сайн байцгаана уу? Та бүхнийг аз жаргал төрөх зам семинарт урьж байна. Та бүхэн энэхүү семинарыг 10 семинар явагдах учраас үргэлжлүүлэн үзээсэй гэж би төсөж байна. Энэхүү семинараар бид бүхэн аз жаргалын талаар тайлбарлаж өгч байгаа. Хүн болгон аз жаргалтай байхыг хүсдэг. Аз жаргалыг олж авахмсан гэж мөрөөдөж явдаг. Тэгэхээр бол аз жаргал хүн болгонд олдох боломжтой. Аз жаргал бол нэг зүйлээс биш, харин олон зүйлээс бүрдэн бий болж байдаг. Тийм учраас би та бүхнийг энэхүү семинараас аз жаргалыг бүрдүүлж бий болгож байдаг тэр олон зүйлсийг, хүчин зүйлсийг ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. За тэгвэл өнөөдрийн семинар бол аз жаргал төрөх зам гэсэн сэдвтэй семинар байна. Яаж аз жаргал төрөх вэ? Энэхүү зам нь хаана заагдсан байна гэдгийг тайлбарлах ийм семинар байна. Тэгэхээр бол аз жаргал төрөх олон зам байдаг гэж зарим нэг нь бодож иж магадгүй. Жишээ нь зарим нэг хүмүүс бүх шашин шүтлэг адилхан юм биш үү? Бүгд нэг явсаар байгаа л биднийг бол нэг чиглэлд аваачиж өгдөг гэж зарим нэг хүмүүс бодож идэг. Тэгэхээр би та бүхэнд өнөөдөр буддизм буюу христийн сургаал хоёрын ер нь товч танилцуулж өгч олон зүйлсээр бас ижил төстэй гэдгийг нь хэлж өгөхийг хүсэж байна. Гэхдээ хэдийгээр ижилхэн адилхан юм шиг харагдаж байгаа боловч гэсэн цаана бас олон өөр зарчмууд үндэссэн үзлүүд байна гэдгийг та бүхэнд бас хэлж өгмөр байна. Тэгээд бол хоёр агуу шашныг би та бүхэнд бол танилцуулъя. Нэг нь бол буддийн шашин, нөгөөх нь бол христийн сургаал. Гэхдээ хоёулаа бол эрдний болон Аз твээс бол гаралтай. Буддийн шашин бол 2500 жилийн өмнөөс үүссэн бий болсон бол харин христийн сургаал 2000 жилийн өмнөөс үүдэлтэй. Есүс Христ дэлхийд ирээд тэгээд бол энэ сургаал үүссэн гэж болж. Хоёулаа эрт дээр бас улам жил илсэн үзэл санаан дээр суурилсан байдаг. Буддийн сургаал бол хинду уламжлалтай. Харин бол христийн сургаал бол юудэ шашин шүтлэгтэй холбогдолтой. Хоёр агуу шашин бол хоёулаа энэ дэлхийд бол нөлөө болох үс тийм шашин шүтлгүүд гэж тооцогддог. Буддийн шашин бол ойролцоогоор 360 сая итгэгч дагагчтай гэж бол тооцогддог болол христийн сургаалыг ойролцоогоор энэ дэлхийд 2 тэрбум гаруй хүмүүс дэлхийн хүн амын 3/1 нь хүлэнцжүүлсэн гэж үздэг. Хоёр агуу шашин бол хоёулаа агуу багш нартай байсан. Буддийн сургаалыг бол Гаутама буюу бурхан багш айлдсан байдаг. За тэгээд 49 хоног бясалгал хийсэн мөн тэгээ гэгээлсэн гэж бол тооцогддог. Харин Есүс 40 хоног мацаг барьсан байдаг. Тэгээд бол тослогдсон нэгэн буюу бас л гэгээлсэн гэсэн ийм утга санааг агуулж байгаа. Хоёр агуу багш хоёулаа шавнараа дуудана тэгээ сургасан байдаг. Есүс Христ бол 3.5 жил хагастай шавнараа дагуулж сургаалаа айлдсан байдаг. Харин Гаутама 45 жилийн туршид дагалдагчнаа дагуулж явсан сургаалаа айлдсан байдаг. Хоёулаа зөвлөл, түүх, номлол ашигласан байдаг. Сургаалаа айлдахдаа олон талаар олон зүйлийг зааж сургаж исэн. Зааж сурах явцдаа ихэнхдээ юм сургаалт үлгэргийчилдэг зүйлийг ашигладаг байсан. Тэгээд хоёулаа аль аль нь гар бичээс үлдээгээгүй. Харин шавнар нь заасан сургаалыг нь цааш нь үргэлжлүүлэн тэгээд бол бичиж үлдээсэн байдаг. За хоёр шашин хоёулаа олон урсгал болон хуваагдсан байдаг. Олон урсгал болон хуваагдах шалтгаанууд нь юунд байсан бэ гэхээр бол ёс заншил, зохион байгуулалт, үзэл сургаал нь өөрчлөгдсөн. Зарим үед бол шинжлэгдсэн учраас ийм олон урсгал болон хувирах юм шалтгаан үүссэн. Тэгэхээр бол хэдий буддизм ч бай, христийн сургаалч бай, дотроо үзэл санааны хувьд бол олон өөрчлөлтүүд салаа мөчрүүд гарч ирсэн учраас хоорондоо бол үл нийцсэн ийм үзэл баримтлалаас болоод ингээд олон урсгал болон хуваагдсан байдаг. За жишээ нь буддийн шашин байна. Буддийн шашин бол Тревада гэж нэгэн урсгал байна. Энэхүү урсгалын гол үздэг сургаал нь Ахмадын сургаал буюу Солонгос, Япон, Хятадд илүү түгээмэл төгсөн байна. За энэхүү урсгал нь бол бусад урсгалуудаас жоохон ялгаатай. Хоёр дахь нь бол Махаяна буюу агуу хөлөг гэдэг ийм судлыг судалдаг. Таиланд, Лаос, Камбож, Мянмар,
Шри-Ланк гэсэн ийм улсуудад илүү төгсөн ийм бол буддийн урсгал байдаг. За тэгэхээр бол эдгээр хоорондоо бол их олон ялгаа бас ёс заншлалын хувьд, сургаалын хувьд, үзэл баримтлалын хувьд бол ялгаатай нь харагдаж байдаг. За тэгвэл гурав дахь урсгал нь бол Вахаяна буюу алмазын хүлэг гэдэг нэртэй ийм судлыг бол илүү голчилж судалдаг. Тэгээд бол одоо үүн дотор ламын шашин гэж бол эсвэл шарын одоо улааны гэж бол одоо бас хуваагдж байдаг энэ урсгалууд бас багтж явдаг. Тэгэхээр бол Вахаяна бол илүү төвдөөс бол уламжилтай. Тэгээд бол лам сургаал номлолоо айлдж байдаг. Ёс заншлаа бол үйлддэг. Тэгээд төвд Монгол хоёрд бол илүүтэй хөгжсөн. За тэгээд дотроо бол би та бүхэн өмнө хэлсэн улаан буюу шар гэсэн ийм хоёр одоо гол том урсгалд бол хуваагддаг. Гэхдээ улаан шар хоёр урсгал бол дотроо бас олон хэсэг болон задарж бас хуваагдчихдаг. Ингээд үзэхдээ бол буддийн сургаал олон жил ингээд одоо хөгжиж цаашаа явхдаа олон урсгал болон хуваагдсантай адилхан Христийн сүмж гэсэн олон урсгал болон хуваагдсан байдаг. За Христийн одоо сургаал бол одоо олон хуваагдаад дотроо бол Ромын католик сүм, баптист, мормон, адвентист, үнэн алдартан гэдэг одоо нийтдээ бол 300-аад гаруй урсгалууд бол бий болсон байна. Эдгээр нь мэдээж одоо Библийг хэрхэн хүлээн зөвшөөрж байгаа, үзэл сургаалаа яаж тайлбарлаж байгаагаас шалтгаалan олон хэсэг болон урсгал болон задарсан байдаг. Тэгэхээр бол энэхүү хоёр агуу шашин болоод хоёулаа нэг одоо төстөө ийм шинж тэмдгүүд агуулж байгаа. Жишээ нь хоёулаа бол ёс суртахууны сургаалыг бол зааж сургадаг. Ёс суртахууныг заадаг гэсэн. Зөвийг хийх, буруу үйлдэлийг хийхгүй байх, өг дээдсээ бол хөндлөх, долгортой байх гэдгийг заадаг. Тэгээд бол эдгээр нь мэдээж бол бүгд аз жаргал төрөх замыг зааж байна гэж бол одоо заадаг. Буддийн шашинд бол 5 зарчим гэж байна. Мөн дээрээс нь бол одоо Христийн сургаалд бол 10 хууль гэдэг ёс зүйн зарчмууд байдаг. Эдгээр зарчмууд нь бол одоо ёс зүйг зааж сургадаг, ёс зүйг бол одоо эрхэмлдэг ийм сургаалууд байна. Тэгэхээр бол одоо хоёр шашин хоёулаа агуу том судруудыг бий болгосон байна. Жишээ нь бол буддийн шашин Ганжуур 108 бодтой, Данжуур гэдэг бол 225 бодтой ийм бол одоо хөлгөн судрууд одоо байна. За би бол Вахаяна урсгалыг бол илүү онцолж ярьж байна. Харин Христийн одоо сүмүүдийн хамгийн эрхэмлдэг, голлож барьдаг үзэл сургаалын үндэс нь бол Библи байдаг. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд аз жаргал төрөх замын тухай зааж өгч байгаа. Олон арга замуудаас аль нь зөв байх вэ гэдэг ийм асуулт бол хүн болгон төрдөг. За тийм учраас би өнөөдөр бол онцлж цаг бага байгаа учраас одоо Библийн судраа аз жаргал төрөх замыг хэрхэн яаж тайлбарладаг вэ гэдэг тухай би та бүхэнд танилцуулж өгч байна. За Библи бол грекийн ном гэсэн үгнээс гаралтай библос гэдэг ийм үгийг ашигладаг. За энэ нь бол одоо олон ном буюу номын сан гэсэн утгатай эрдний одоо грек үг байна. Тэгэхээр яагаад заавалч ном гэж нэрлэх болсон юм бэ гэхээр бол Библи бол анхдагч номнуудын бол одоо анхдагч гэж тооцогддог. Бараг анхны ном гэж хэлж болох үс тийм ном байна. Тэгэхээр Библийг бол анхны ном учраас ном гэж нэрлсэн болов уу гэж би боддог. За тэгээд бол Библиас буюу ном. Бидний хэлдгээр бол одоо ариун Библи гэсэн ийм нэр бол үүсэн бий болсон. Библийн ном бол нийтдээ 66 номны цуглуулга. Хоёр том хэсэгт бол хуваагдана. Есүсээс өмнө бичигдсэнийг нь хуучин гэрээ гэж нэрлэдэг. Маш эртний ном байгаа. За харин Есүсийн дараагаар бичигдсэнийг нь бол шинэ гэрээ гэж нэрлэдэг. Ийм хоёр том ном дотор нийлээд бол 66 номны цуглуулга байна. За тэгэхээр ном болгон өөрийн гэсэн маш нарийн зохион байгуулалттай. Ном бүр бол бүлгүүдэд хуваагддаг. Буюу том хэсгүүдэд хуваагддаг гэсэн. За тэгээд бол бүлэг болгон дотор ишлэл буюу 1-2, 3 өгүүлбэрийг ишлэл болгон задлсан байдаг. Ингэхдээ бол Библийн судлыг судлахад маш төхөмтэй болж гисэн. Мөн дээрээс нь нууц товчоо номыг бичихэд Библийн энэ зарчим бас ашиглагдсан гэж бол ярьдаг. Нууц товчоог бичихэд бол Библийг мэддэг байсан хүмүүс бичсэн гэсэн ийм дүгнэлт байдаг. Яагаад гэвэл бол бас адилхан үүсэл мөн төгсгөл нь бас их төстэй. Дээрээс нь бол одоо бүлэг ишлэлүүдэд бол хуваагдсан байдаг. За тэгэхээр бол Библийн энэхүү судар эрдний номны цуглуулга гэдгийг та бүхэн бас сайн санах хэрэгтэй.
Хуучин гэрээ бол энэний өмнөх 2500-аас бараг 3000 жилийн өмнө бичигдсэн ном. Тэгэхээр бол хуучин гэрээ 3500-аас 2500 жилийн хооронд бол бичигдсэн. Харин шинэ гэрээ бол Есүсийг төрснөөс хойш 50 жилийн дараагаар мөн тэгээд 100 жилийн дараагаар бичигдсэн, 50-аас 100 жилийн дараагаар бичигдсэн ийм номнуудаас бүрдсэн байдаг. Хуучин гэрээ болон шинэ гэрээ хоёулаа олон төрлөөр бичигдсэн ийм номнуудаас бүрддэг. Жишээ нь бол түүхэн бичээсүүд байна. Олон түүхэн баримтуудыг агуулсан байгаа. Мөн шүлэг бичигдсэн байгаа. Найрагдлал, захиас, мөн дээрээс нь зөгнөлүүд байна. Гайхамшигтай эрс дээр үеийн зөгнөлүүд буюу 2500 жилийн түүхийг өгүүлсэн ийм зөгнөлүүд байна. Тэгэхээр бол энэ дэлхий дээр байдаг олон зөгнөлүүдээс Библийн зөгнөл хамгийн агуу гэж би хэлнэ. Яагаад гэхээр бол 2500 жилийн туршид үргэлжилж буй тийм зөгнөл гэдэг бол үнэхээр гайхамшигтай олон жилийн өмнөөс зөгнсөн зөгнөл гэсэн үг. Дээрээс нь зааварчилгаа, зөвлөгөөнүүдэд дүрэн байдаг. Бидний амьдрал хэрэгцээтэй олон зөвлөгөөг, зааврыг Библийн номонд бол агуулсан байдаг. Эдгээр зөвлөгөөнүүд нь, зааврууд нь биднийг аз жаргал төрөх зориулалттай. Аз жаргалын замыг зааж өгдөг. Тийм учраас бол би та бүхэнд Библийн номноос аз жаргалын замыг олж өгөх олон заавар зөвлөгөөнүүдийг агуулсан байгаа гэдгийг онцолж үзээд судалж үзээсэй гэж би та бүхнээс хүсэж байна. Тэгэхээр эдгээр номыг хэн бичсэн бэ гэдэг асуулт гарч байна. 2 дугаар Петр номын 1-р бүлгийн 21-р ишлэл дээрээс Библи өөрөө өөртөө тайлбар өгсөн байдаг. За энэхүү ишлэлд ингэж хэлсэн байна. Учир нь нэг ч иш үзүүлэг буюу зөгнөл гэсэн үг. Эсвэл Библийн үгс гэсэн үг. Хизээч хүний хүслээр хийгдсэнгүй, эсвэл бичигдсэнгүй. Харин ариун сүнсээр хөдөлгөгдсөн буюу Бурхны хөтлсөн хүмүүс, хөтлөн үгээ зааж өгсөн хүмүүс Бурханаас айлдан битсэн гэж хэлсэн. Тэгэхээр бол Библи бол бурханлаг хүслийг хүний хэлээр бичсэн тийм ном гэсэн үг. Энэ юу гэсэн үг гэхээр бол Бурхан үгээ хүмүүст мэдүүлсэн. Үг болгоныг нь хэлж өгсөн гэж Библиэд бичдэггүй. Харин тэр нарийн зарчим утга санааг мэдүүлээд хүн өөрийн хэлээр түүнийг нь бичиж үлдээсэн гэж бол Библи өөрөөрөө тайлбарладаг. Тэр үе Эрдэнэ бичээсийг Эрдэнэ гайхамшигтай бол Бурхантай харилцаж түүний үнэн сургаалыг сонсож түүнтэй нүүр тулан уулзж байсан тийм хүмүүс бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр бол Библийн номыг судлаад үзэх юм бол үнэхээр ер бусын тийм түүхэн баримтуудыг бид бас сөхөж харах боломжтой байдаг. Библийн газар нутаг, нэрсүүд, мөн дээрээс нь бол зарим нэгэн үйл явдлууд хүртэл түүхэнд бичигдэн үлдсэн тодорхой баримттай байдаг тийм газар нутгууд бол байдаг. Тэгэхээр Библийг ойлгохоор бол 40 гаруй хүмүүс бичсэн байдаг. Тэд бие биенээ мэддэггүй ба өөр газар нутагт амьдардаг байсан. Гисэн идэж гисэн Библи бол төгс нэгдмэл ба нэг утга санааг агуулсан тийм гайхамшигтай ном болж хувирсан байна. Юу гэсэн гэхээр бол бид бүхэн төсөөлөд үзье л да. 40 гаруй хүмүүс 3500 жилийн туршид амьдарч байсан. Бие биенийг танихгүй, хараагүй, өөрөөр цаг үед өөрөөр хэл, ёс заншилтай тийм газруудад амьдарч байсан хүмүүс. Гэтэл эдгээр хүмүүс Бурханаар удирдуулагдсан нэг утга санаа агуулсан тийм номыг бичиж үлдээлээ гэж бодъё л да. Тэгэхээр бие биенийхээ бичээсийг хараагүй мөртлөө яаж ийм нэгдмэл утга учиртай бие биентэйгээ холбогдсон ийм үгийг бичиж үлдээсэн бэ гэдэг нь өнөөдөр бас хүний оюун ухаанаа тайлбарлах боломжгүй. Тийм гайхамшигтай бүтээл гэдгийг би та бүхнээс ойлгуулмаар байна. Библиэлд бол хэлсэн байна. 2 дугаар Тимот номын 3:16 дугаар ишлэл дээрээс судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал дотор чиглүүлэхэд тустай гэж хэлсэн. Тэгэхээр энэ ч хэлснээр судар бүр гэж хэлсэн. Библийн бичээсэн дээр байгаа үг болгон, Библийн ном болгон Бурхны хэлсний дагуу, Бурхны удирдсны дагуу бичигдсэн гэж Библиэлд хэлж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр бол хэдийгээр хүн бичсэн боловч гэсэн гол санааг нь, утга санааг нь Бурхан, нэг Бурхан өгж
утга санааг нь нэгдмэл байлгаж чадсан гэсэн ийм утга санаа гаргаж ирж байгаа. Ингэснээр Библийн энэ олон жилийн туршид олон хүнээр бичигдэж нийтдээ нийлж 66 ном болсон энэ ном бол энэ судлал бидэнд аз жаргалыг таниулж өгөх зорилготой. Амьдралын гүн нууцуудыг ойлгуулж өгөх тийм зорилготой бичигдсэн гэсэн үг. Тэгэхээр Библиэд бид итгэж болох уу? Библи бол шинжлэх ухааны ном биш боловч гэсэн Библи шинжлэх ухаан хоёр хоорондоо гайхамшигтаар нийцчихдэг. Үүнийг батлах олон баримтууд байна. Хэдийгээр бид нарийн бүх баталгаануудыг дурдж чадахгүй ч гэсэн бид бүхэн та бүхэнд цөөхөн хэдээс нь тайлбарлаж байна. За жишээ нь дэлхий хэрхэн үүсэн бий болсон бэ гэдэг талаар саяхны хүртэл монголчууд маш ташаа ойлголттой байдаг байсан шүү дээ. Жишээ нь яс мэлхийн дээр байгаа 3 зааны нуруунд дэр дэлхий бол байрлаж байна гэж үздэг байсан. Тэгээ дэлхийг бол бөөрөнхий биш, хавтгай гэж үздэг байсан. Эрд дээр үеийн домог судруудыг аваад үзэх юм бол Грекийн Геркулес гэдэг нэгэн бурхан нуруунд дээр дэлхийг гүрээд явдаг байсан гэсэн ийм зүйлэл байдаг гэсэн. Юу гэсэн гэтэл бол энэ дэлхий ямар нэгэн мэдрэл тулцсан, ямар нэгэн мэдрэл зогсож гин гэсэн ийм ойлголт байсан шүү дээ. Гэтэл Библи бараг 3000 жилийн өмнөөс Йов номдэр бол ингэж хэлсэн байна. Бурхан буюу тэрээр хоосон юмн дээр газар дэлхийг өлгөдөг гэж хэлсэн. Юу гэсэн гэтэл бол 3000 жилийн өмнөөс хүн төрлөختөн дэлхий бол хоосон агаар мандал дээр ингээл тогтож байна гэдгийг мэдэхгүй байхад Библи бол 3000 жилийн өмнөөс дэлхий бол хоосон зүйл дээр тогтож байна гэсэн ийм гайхамшигтай үгийг өгүүлсэн байдаг. Мөн дээрээс нь дэлхийг бол хүмүүс хавтгай гэж ойлгодог байсан. Бидний амьдарж байгаа дэлхийг бол өнгөцгөн харах юм бол хавтгай санагдана. Хаашиж явсан хавтгай. Тэгээд бол хүн төрлөختөн дэлхийг байнгад хавтгайгаар дүсэлж бодож тооцоолдог байсан. Гэвч 300 жилийн өмнө Магеллан тэрээр бол дэлхий бөөрөнхий болохыг санаандгүйгээр нэг газраас бол яваад тэрээр бол буцаж явалгүйгээр явсаар байгаад нөгөө эхэлсэн газараа буцаж очингуудаа дэлхий бол бөөрөнхий байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрж ирсэн. Гэхдээ тэрээр бол тухайн үедээ дэлхий бөөрөнхий гэдэгт тэр 100% итгэж байсан бүүмэд. Ямар ч байсан тухайн үед түүнийг ийм үгийг хэлэнгүүт хүмүүс бол аз сэтгэлд автагдсан, мохор сүсгтэй, буруу ойлголттой гэж хэмээн буруутгадаг байсан. 300 жилийн өмнө бид дэлхийг хавтгай гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр бид бүхэн дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг шүү дээ. Библи үүнийг элд дээр үес хэлсээр хэлсэн. Харамсалтай нь бид бүхэн Библийг нарийн судалж мэддэггүй байсан учраас, судалж үзээгүй учраас Библиэд агуулгадж байгаа олон нууцуудыг бид мэдэрдэггүй, ойлгодог. Гэтэл Исая гэдэг ном дээр бас дахиад 3000 жилийн өмнө Исая гэдэг номын 40-р бүлгийн 20-р эшлэлдээс дэлхийн тойрог дээр залрагч нь бурхан гэж хэлсэн байна. Энэ ишлэл дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бол дэлхийг бол бөөрөнхий гэдгийг хэлээд байгаа байхгүй. Дэлхийн тойрог дээр заларж байдаг нь бурхан гэж хэлсэн. Дэлхийг бөөрөнхий гэсэн ийм үгийг 3000 жилийн өмнө Библи батлан харуулж хэлж байсан. Агаар мандал өөрийн гэсэн жинтэй юу? Хүмүүсээс энэ асуултыг саяхан өнөөдөр ч гэсэн асуул ямар ч жин байхгүй. Агаар шиг жингүй юм байхгүй гэж бол хэлж магадгүй. Гэтэл өнөөдөр бид бүхэн шинжлэх ухаан агаарыг бас хэмжиж болдог гэдгийг бас харуулсан гэдгийг мэддэг болсон. Барометр гэдэг төхөөрөмж үү. Тэгээд бол агаар бол бороо орохын өмнө эсвэл хуурай үедээ жингийн хэмжээ нь бол өөрчлөгддөг гэдгийг бид мэддэг болсон шүү дээ. За тэгвэл Библиэлд тий бас л 3000 жилийн өмнөөс бурхан буюу тэрээр салхины хүндийг тогтоодог гэж хэлсэн. Юу гэсэн үг гэхээр бол агаар хөлдөл өөрийн гэсэн жинтэй байна гэдгийг Библиэлд бол заа сургаж шүү дээ. Тэгэхээр бол Библи шинжлэх ухаантай харшилтдаг боловч гэсэн Библи бол эрд дээр үеэс шинжлэх ухаантай нийцсэн ийм баримтуудыг бидэнд дэлгэсээр хэлсэн. Цаашдаа бид бүхэн Библиэс ямар баримтуудыг олж мэдхийг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Библи бол үнэхээр ер бусын байдлаар бодит шинжлэх ухааны баримтуудыг, баталгаануудыг
аль хэдийн тунхаглаж байсан. Бүтээгч бурхан хүний шүтдэг, хүний гараар хийсэн хуурамч бурхтаас илүү хүч чадалтай. Тийм учраас тэрээр орчлын ертөнцийг бол анханасаа бүтээж, анханасаа хэрхэн ямар зохицолтолгоотой байх вэ гэдгийг мэдэж, удирдах, зохицуулж өгдөг. Тийм учраас бол бурханд орчлын ертөнцийн гайхамшигтай үннүүд нуугдж байдаг, хадгалагдж байдаг. Түүнийг таньж мэдснээр бид бүхэн орчлын ертөнцийг таньж мэднэ, ойлгоно. Тэгээ орчлын ертөнцийн талаар бид зөв ойлголттой болсноор өөрсдийн амьдралыг шигсэн зөв ойлгож аз жаргал төрөх замыг бид бас нээж эхэлдэг. Яагаад гэвэл бол энэ дэлхийд байгаа бүх зүйл хоорондоо маш шүтэлцээтэй, холбоотой гэсэн үг. Бидний өмнөх хичээлээр ярьж байснаар бидний хаанаас бий болсон? Ямар зорилгоор бий болсон? Өнөөдөр ямар зорилгоор амьдарч байгаа? Цаашдаа бидний ирээдүй юу ах вэ гэдэг нь маш чухал. Бидний аз жаргалтай холбоотой. Тийм учраас хорвоог үзэх үзэл, таны амьдралын талаарх төсөөлөл, гүн ухаан чинь яг юу байх вэ гэдэг чинь таны юунд итгэж шүтэж, юуг бишилдэг үү гэдгээс чинь ихээхэн шалтгаалдаг. Гэтэл бол Библиэлд бурхан дэлхийг бүтээсэн гэдгийг онцолсон. Дээрээс нь бол дэлхий ямар байдалтайгаар бүтээгдсэн бэ гэдгийг олон баталгаатайгаар харуулсан байдаг. Хэрвээ та амьдралын аз жаргалыг мэдэрч, амьдралдаа зөв амьдарч, ямар ч эргэлзэх зүйлгүйгээр аз жаргалыг авъя гэж хүсэж байгаа юм бол та Библи рүү аз жаргалыг заадаг ном руу гүн нэвтрэхээс өөр аргагүй. Исаи номдэр бол хэлсэн байдаг. 46 дугаар бүлгийн 8, 10 дахь ишлэл дээрээс. Нүгэлт хүмүүсээ үүнийг зүрхэндээ тогтоохтун. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж хийгээгүй байгаа зүйлсийг өн эрдэнэс танад мэдүүлсэн гэж. Тэгэхээр Библи бол бидэнд хэлж байна. Би эхлэлээс төгсгөлийг бүгдийг нь мэдж байгаа учраас та бүхэн зориулаад би ирээдүг бас тайлбарж өгнө. Та ирээдүгээ мэдснээр ирээдүйд юу болох гэж байгааг ойлгосноор Библи бичигдсэн тэрхүү зөвгөнлүүдийг мэдэлснээр миний амьдрал ямар утга учиртай вэ? Би амьдралаа хэрхэн яаж авч явах вэ гэдгээс мэдэх боломжтой гэсэн ийм утга санааг агуулж байгаа. Библиэд бид бүхэн итгэж найдаж болох уу? Библи бичигдсэн зөвгөнлүүд биелэгдснээр Библи нь Бурхны хүслээр бичигдсэн болохыг батлан харуулж байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл бид Библийг судалснараа олон зөвгөнлүүдтэй нүүр тулна. Зөвгөнлүүд хэрхэн биелэгдсэнийг судалж үзэх тусам бид бүхэн Библийг яахааргүй Бурхан бичүүлсэн юм байна. Библиэд бол бидний аз жаргал төрөх зам нээлттэй байгаа мэн гэдгийг ойлгож мэдрэх, хүлээж авах боломж үүснэ. Библи олон зөвгөнлөд өрн байдаг. Зарим зөвгөнлчид бол 120, 490, 700, 1200 жилийн өмнөх үйл явдлуудыг зөвгөнсөн байдаг. Библийн хамгийн урт удаан гайхамшигтай зөвгөнөл бол 2300 жилийн өмнөх үйл явдлыг зөвгөнсөн эрдний зөвгөнлүүд байдаг юм. Тийм учраас бол эдгээр зөвгөнлүүд хэрхэн биелэгдсэн бэ гэдгээс та бүхэн Библиэд итгэж болох уу? Бурхан үнэхээр ирээдүг мэддэг үү? Биднийг бол ирээдүйн аюул зовлонгоос биднийг гэтлэж чадах уу гэдгийг бас мэдэх боломжтой. За тэгвэл нэг зөвгөнлийн жишээг цөмөр хамтдаа судлаад үзье. Энэ бол урдаас бичигдсэн гайхамшигтай хүний тухай түүх буюу зөвгөнөл. Энэхүү зөвгөнлийг бид бүхэн судалж үзснээр бид бүхэн Библи ямар гайхамшигтайгаар биелэлээ олдгийм бэ гэдгийг ойлгох боломжтой бол. Иохан номын 6 дугаар бүлгийн 38 дахь ишлэлээр ингэж хэлсэн байна. Есүс би өөрийнхөө хүслийг хийхин тулд биш. Харин намайг илгээгчийн хүслийг үйлдэхийн тулд би Тэнгэрээс бууж илсэн гэж хэлж. Тэгэхээр Есүс энэ ч хэлсэн байна. Би өөрийн хүслийг хийхин тулд биш. Харин урдаас төлөвлөгдсөн байсан Бурхны төлөвлөгөөг би хэрэгжүүлж ирсэн юм шүү гэж хэлсэн. Би санаандгүй ирсэн биш. Харин эрдэнэс зөвгөнсөн байсан зөвгөнлийг биелүүлэхийн тулд хүн төрлөختөнд зориулсан нүгэлт хүмүүс зориулсан нүгэлт хүмүүсийг авралт өргөх тийм төлөвлөгөөг би хэрэгжүүлэхийн тулд ирсэн гэж хэлж байгаа. Энэ бол эрдний зөвгөнөл. Тэгээд цаашаа үргэлжлүүлэн Иохан номын 5 дугаар бүлгийн 39 дугаар ишлэл дээрээс судрууд нь намайг гэрчилдэг гэж хэлсэн. Юу гэсэн үг бол Есүс миний тухай та нар ойлгож мэдхийг хүсэж байгаа бол миний хүндрэлтнийг хэрхэн аз жаргалтай болохыг хүсэж байгааг мэдхийг хүсэж байгаа бол та нар миний үг буюу судруудад анхаарал хандуулаарай гэж хэлж байгаа. Тэгэхээр бол Есүсийн
зөвгөнлүүдийг бид судалж үзснээр түүнийг бид бүхэн таньж мэдснээр Бурхан бидэнд ямар их анхаарал халамжийг үзүүлдэг юм бэ? Бурхан биднийг бүр эрдэнэс төрхөөс минь өмнө мэдж байсан. Тэгээ биднийг ирээдүйд хэрхэн яаж амьдрах вэ гэдгийг нь тэрээр бол одоо зааж өгч бидэнд аз жаргал төрөх гэдэг нь гэдгийг бид та мэдэх боломжтой. За тэгвэл энэ эртний нэг зөвгөнлийг цөмөрөө судалж үзье л да. Энэхүү зөвгөнл бол Есүсийн хэрхэн төрсөн, Есүсийг хэрхэн одоо тийм энэ дэлхий дээр амьдарсан, юу хийх вэ? Дээрээс нь түүнээс хэрхэн урвсан, түүнээс хэрхэн нас барах тухай ийм зөвгөнл байсан. Түүний талаарх зөвгөнлөө бол олон жилийн өмнөөс зөвгөнлүүд. Лук номын 1-р бүлгийн 28-аас 31-р ишлэлээр ингэж хэлсэн байна. Тэнгэр элч түүнд чи хевлийдээ үлтэй болж хүү төрүүлнэ гэж Мари гэдэг эмэгтэйд хандан хэлсэн байдаг. Тэгээд түүнийг Есүс гэж нэрлэх болно хэмээн зөвгөнсний дагуу одоо биелэгдэж байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Библиэлд шинэ гэрээн дээр болж байгаа Есүсийн төрөхтэй холбоотой үйл явдлууд эрдэнэс зөвгнөгдсөн зөвгөнлийн биелэлүүд байсан гэдгийг бид мартаж болохгүй. Зөвгөнлийн биелэлүүд байсан. Тэгэхээр бол 700 жилийн өмнө Есүсийг хэрхэн яаж төрөх вэ? Хаан төрөх үү? Хинээс төрөх үү гэдгийг нь хүртэл зөвгөнцсөн байсан. Түүний нэрийг хүртэл олон зуун жилийн өмнөөс нэрлсэн байсан. За жишээ нь Микая гэдэг номын 5-р бүлгийн 2-р ишлэл дээрээс 700 жилийн өмнө Есүсийг төрөхөөс 700 жилийн өмнө Бэтлехэм миний төлөө Израилийг захирах нэгэн чамаас гарах болно гэж хэлсэн. Бэтлехэм бол жижигхэн хот байсан. Тосхон байсан. Бусад том хотууд бол байсан боловч гэсэн эрд дээр үеэс Есүс Христ энэ Бэтлехэм гэдэг үл таних жижигхэн хотоос төрнө гэдгийг эрд дээр үеэс зөвгөнцсөн байсан. Тэгээд Есүсийг төрөх үед Есүсийн их Мари, Йосеф Назарет гэдэг хотод амьдардаг байсан. Тэрээр бол холын одоо газар болох Бэтлехемд очиж яаж төрвөө гэхээр бол тухайн үед Ромын хааны зарлиг гарсан. Ромын хаан ямар зарлиг гаргасан бэ гэхээр бол Ромын хаанчлалд байгаа хүн болгоныг тоолох хэрэгтэй гэж хэлсэн. Яг тэгэхээр татвар шинжлэх хүчээс учраас. Ингээд хүн болгоныг төрсөн нутглуугаа яваа гэж хэлсэн. Тэгэхээс хэрвээ тэр тушаал гараагүй байсан бол Есүс Христ Назарет төрж Библийн зөвгөнл хэрэгжихгүй байх байсан. Гэтэл Бурхан эрдэнэс 700 жилийн өмнөөс Ромын Август гэдэг хаан ямар захирамж гарах вэ гэдгийг нь хүртэл мэдэж байсан. Есүсийг төрөхөөс өмнөхөн Есүсийн Мари болон Йосеф төрсөн нутаг болох Бэтлехемд очиж хүн амын тоолоход оролцсон. Есүсийг яг Бэтлехемд очих үед Есүс төрсөн. Юуг харуулж байгаа нөхөр бол энэ Библийн гайхамшигтай түүх бол 700 жилийн өмнөөс дэндүү нарийн зөвгөнлийг зөвгөнцсөн байсан. Энэ зөвгөнл бол яг зөвгөнсөн зөвгөнлийнхэн дагуу биелээ болсон. Тэгэхээр Есүс энэ дэлхий дээр төрсөн. Есүс энэ дэлхий дээр төрөхдөө зүгээр нэг төрөөгүй, санаандгүй төрөөгүй. Тэр зөвгөнлийг биелүүлэн бидэнд маш том зориг агуулж байгаагаа харуулan төрсөн. Есүсийг төрөхтэй холбоотой олон үйл явдлууд болсон. Жишээ нь бол онцгой од гарч ирсэн. Тэрхүү од бол Есүсийн одоо төрөх гэж байсан газрын дээр онцгойлон ирж тогтсон байдаг. Мөн дээрээс нь бол дорн зүгээс буюу Азаас 3 мэрэгэн хүн эрдэнэ судлуудыг судлан эрд дээр үеэс нэгэн одоо гайхамшигтай амлагдсан Бурхан төрөх гэж байна гэдгийг мэдчихсэн, ойлгосон учраас Есүсийг төрөхтэй холбогдуулан бэлгэсэл бэлдэн тэр одоо онцгой одыг даган явсаар байгаад Есүс тэр бас очиж уулзсан байдаг. Тэгтэл бол энэ тухай тооллого гэдэг номдэр хуучин гэрээн дээр бас зөвгөнсөн байдаг. Бараг 800-900 жилийн өмнөөс тооллого гэдэг номдэр Яаковс од гарч ирнэ гэж хэлсэн. Энэ бол онцгой од байгаад энэ дэлхийд их аврагчлуу хүмүүсийг чиглүүлнэ гэж хэлсэн. Яг тэр зөвгөнөл бол зөвгөнснийхээ дагуу биелэгдсэн. Исая гэдэг ном бас л Есүсийг төрөхөөс 800 жилийн өмнөх энэхүү номонд 61-р бүлгийн 1-2 дугаар ишлэлдэр Есүс энэ дэлхийд ирээд яг юу хийх юм бэ гэдэг тухай өгүүлсэн байдаг. За жишээ нь эзэн намайг зовгсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм а гэж хэлсэн. Сайн мэдээг, баяртай мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон. Тэр шаналсан зүрхтэй хүмүүсийг идгэн олзлогсдод
ирэх чөлөөг тунхаглаж хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг илгээсэн. Тэгэхээр бол Есүс энд юу гэж хэлж байгаа нөхөр бол эрд дээр биес бурхан хүний гим нүгэл хийхээс өмнө хүнд зориулсан авралын төлөвлөгөөтэй байсан. Хүнийг зовн шаналн аз жаргалаас холдно гэдгийг бурхан мэдчихсэн учраас хүнд зориулан авралын төлөвлөгөөг өгсөн. Энэ зөвгөнөл бол бурхан биднийг эрд дээр биес хайрлан хамгаалах амласаар хэлсэн тэр амлалтаа Есүсээр дамжуулан хэрэгжүүлсэн гэдгийг харуулж өгч байгаа. Цаашаа үргэлжлүүлэн Исая номын 61:1-2 дугаар ишлэлээр хэлсэн байна. Бидний бурхан өшөө авах өдрийг тунхаглан бүх гашуудагсдыг тайвшруулан энэ дэлхий дээр бол сайн мэдээ түгэнэ гэж хэлж байгаа. Юу гэвэл тэр Есүс энэ дэлхийд ирээд удахгүй шүүлт болно. Дэлхийд байгаа ёс бус, шудраг бус үйлдэл ингээд үйлд мөнхөд яваад алга болоод сарнаад явчихгүй гэдгийг хэлж өгч байгаа. Хүн болгоны үйлс шүүгдэнэ. Хүн болгон өөрийнхөө үйлсийн хариуг авна гэдгийг Библиэлд танилцуулж өгсөн. Тэгээд энэ мэдээг тунхаглаж гашуудсан хүмүүсийг тайвшруулахын тулд Есүс энэ дэлхийд илсэн гэдгээ мэдэгдсэн. Яг энэ хүү зөвгөнлийн дагуу Есүс энэ дэлхийд ирээд хүмүүсийг хайрлсан гэж хэлсэн байна. Тэрээр ялангуяа зов шаналсан хүмүүсийг хайрлж хүмүүст бол тусламж үзүүлсэн. Есүс энэ дэлхийд ирээд өвчтөе хүмүүсийг эдгэж байсан. Түүнийг орсон, дайрсан, тосгон хот болгон хүмүүс эдгэж байсан. Хүмүүс итгэл найдвар төрж байсан. Гэхдээ Есүс зөвхөн биеийг нь эдгэх хүсээгүй. Яг гэвэл бид эдгсэн ч гэсэн дараад нь өвдөнө. Хөгшин. Тэгэд өхнө. Гэтэл Есүс энэ дэлхийд ирэхдээ зөвхөн өвчнийг эдгэх биш. Харин хүнд тохиолсон хамгийн том өвчин болох гим нүглийг эдгэхийн тулд ирсэн. Тэгээд бол өхөксдгийг бас амьлуулсан. Есүс Христ олон хүмүүст тусламж үзүүлж байсан. Олон хүмүүсийн зовлон нэмгэлж өгч байсан. Тэрээр Тэнгэрээс исэн бурхан гэдгийг харуулахын тулд хэд удаа хүмүүсийг үхлээс дахин амьлуулсан. Есүс зов шаналсан хүмүүсийг тайвшруулж, сэтгэлээр унсан хүмүүст итгэл найдвар өгдөг байсан. Есүс энэ дэлхийд ирсэн гол зорилго нь бол бурхан байдаг гэдгийг мэдүүлэх, бурхан биднийг халамжилдаг гэдгийг мэдүүлэх, бурхан бидэнд зориулсан гайхамшигтай төлөвлөгөөтэй гэдгийг харуулахыг хүссэн. Есүс бол зов шаналсан хүмүүсийн төлөө ирсэн. Хэрвээ та өөрийгөө зов шаналж байгаа, хэрвээ таны амьдралд асуудал бэрхшээл байна гэж үзэж байгаа бол Есүс таны төлөө ирсэн гэсэн үг. Есүс энэ дэлхийд ирээд хүмүүсийг зов шаналсан байдлаас нь гаргасан. Тэрээр зов шаналсан хүмүүст итгэл найдрыг өгдөг байсан. Үүнийг бид бүхэн сайн санаж явах хэрэгтэй. Тэгэхээр Есүсийн амьдралын талаар зөвгөнсөн зөвгөнлүүд амьдралынхын сүүлчийн мөчөд илүү ихээр биелэлээ олсон байдаг. За тэгэхээр энэ зөвгөнлийг цөмөр хамтдаа судалж үзье. Дуулал номын 41-р бүлгийн 9-р ишлэлдэр хэлсэн байна. Есүсийг төрөхөөс 1000 жилийн өмнө миний идэгдэг, миний талхыг идэж байсан дотны найз минь миний эсрэг өсгийгөө өргөсөн гэж хэлсэн. Энэ зөвгөнөл дээр юу зөвгөнсөн бэ гэхээр бол Есүс Христийг энэ дэлхийд ирэхэд түүнийг дагж байсан, түүний хоолноос нь хоолж байсан, өдөр болгон хамт явж байсан. Түүний дотны хүн түүнээс урмнаа гэдгийг зөвгөнсөн байсан. Тэгэхээр 1000 жилийн өмнө зөвгөнсөн энэ зөвгөнөл биелээ болсон. Есүс Христийг энэ дэлхийд хийж байсан ажлаа дуусгах алдтай. Түүнийг дагдаг байсан дагалдагчдын нэг нь түүнээс урвсан. 700 жилийн өмнөөс буюу юу тохиолдохыг Библи маш нарийн зөвгөнөн харуулсан. 700 жилийн өмнөөс Библиэлд ингэж хэлсэн байна. Цохигчдод би нуруугаа өгч, сахлыг минь өгтэх хүнд би хацраа тавьж өглөө гэж хэлсэн. Яг энэ хүү зөвгөнлийн дагуу Есүс бол доромжлыг эдэлсэн. Тэр бол доромжлол, нулимлтаас би нүрээ халахлаагүй гэж хэлсэн. Исая номын 50-р бүлгийн 6 дугаар ишлэл дээрээс. Энэхүү зөвгөнлөөр юу гэж хэлсэн вэ гэхээр Есүс Христийг энэ дэлхийд ирээд олон гайхамшиг бүтээж сургаалаа айлцсан дагаар түүний амьд нь хүрнэ гэсэн энэ зөвгөнөл бол биелээ болж. Түүний амьд хүрэх зөвгөнөл юугаар биелсэн бэ гэхээр бол түүнийг дагж байсан нэг хүн дагалдагч нь түүнээс урвсан, түүнийг барьж өгсөн. Дээрээс нь бол түүнийг ямар ч буруу үйлдэл хийгээг багтана. Түүнийг доромжилж,
зодож эцэст нь бол амьд нөрсөн байдаг. Мянган жилийн өмнөөс Дуулал номын 20 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл дээрээс тэд миний гар хөлийг нэвт хатгсан гэж хэлсэн. Энэ зөвгнөл юг өгүүлж өгөх нь бол мянган жилийн өмнөөс Есүс энэ дэлхийд ямар зорилготой ирэх вэ гэдгээ маш тодорхой болгосон байсан. Есүс энэ дэлхийд ирж хүн төрлөختөнд итгэл найдрыг өгөх байсан. Зөвхөн өнөөдрийн амьдарч байгаа амьдралд нь биш. Ирээдүйд итгэх итгэлд бас нөлөөлөхийн тулд тэр бидний төлөө амиа зориулах ёстой байсан. Энэхүү зөвгнөл мянган жилийн өмнө зөвгнөгдсөн байсан. Есүсээр биелээ болсон. Библи гайхамшигтай зөвгнөлүүдийг заадаг. Библийн зөвгнөсөн зөвгнөлийн дагуу Есүс ч гэсэн энэхүү зөвгнөлийн нэг хэсэг болж эхэлсэн. Тэрээр энэ дэлхийд Бурхан гэж хэн байдгийг, Бурхан бидэнд юу хүсэж байгаа гэдгийг мэдүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд тэрээр бидний төлөө амиа зориулсан. Тэгээд Калварын загалмаа дээр, Калвар гэдэг уул яриа дээр боссон загалмаа дээр бидний хийсэн гим нүглийн төлөө загалмаа дээр цовлогдсон нас болсон. Тэрээр гим нүгэл гэсэн асуудлыг шийдэхэд бол үнэн зөв шударгаар бидний аль хэдийн үйлдэлсэн гим нүглийг шийдвэрлэхэд бол тэр бидний хийсэн гим нүглийн төлөө нас болсон байдаг. Иймэрхүү Библийг судлаад үзэх юм бол анхнаасаа л Бурхан яаж хүнийг бүтээсэн, яаж асуудлаас хамгаалж байсан, асуудал орсны дараа яаж хүнийг хамгаалах төлөвлөгөө гаргасан. Мөн дээрээс нь бидэнд ямар ирээдүг бэлгэлэхийг хүсэж байгаа гэдгийг заасан, аз жаргалын замыг заасан ийм судар байгаа. Тийм учраас энэхүү номыг та бүхэн чухалчлан авч үзэж судлах хэрэгтэй. Өөр бас нэгэн зөвгнөл дээр мянган жилийн өмнөөс Дуулал гэдэг номын 34 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. Тэр түүний бүх ясыг нь хамгаалдаг. Тэднээс нэг ч яс нь хугараагүй гэж хэлсэн. Энэ зөвгнөл мянган жилийн өмнөөс зөвгнөсөн зөвгнөл Есүсийг загалмаа дээр цовлогдоход биелээ болсон. Библиэр ингэж хэлсэн байна. Цэргүүд Есүстэй хамт цовлогдсон эхний хүний болон нөгөө хүний хөлийг хугалав гэж хэлсэн. Харин Есүс рүү ирээд түүний хэдийнэ үгсэн байхыг үзээд хөлийг нь хугалсангүй гэж хэлсэн. Тэгэхээр Иохан номдэр бичсний дагуу Есүс загалмаа дээр цовлогдох үед түүний хажууд хоёр гэмт хэрэгтнийг бас цовдлсон байдаг. Ихэвчлэн загалмаа дээр цовлогдсон хүмүүс удаан тарчлан зовж өгөх ёстой байдаг. Хөл гарыг нь модноор хадаж өлгдөг байсан. Тэгэд ихэнхдээ бол удаан тарчилж өгдөг байсан. Харин амралтын өдөр буюу 7 хоногийн сүүлчийн өдөр болж исэн учраас хүмүүс ёс заншлаа бодон ихэвчлэн бол гэмт хэрэгтнүүдийг амин тасрааг байх юм бол хөлийг нь хугалж амин тасалдаг байсан. Яагаад гэвэл бол загалмаа дээр цовлогдож байгаа хүн хөл дээр тулан амьсгаа авдаг байсан баг. Стегвэс бол одоо хоёр гар нь дийлдэхэ болоод уушиг нь бол ямар ч амьсгаа авах боломжгүй болоод нас урдаг байсан. Гэтэл хоёр одоо гэмт хэрэгтний хөлийг хугалах үед Есүс тэр яваад очиход бол Есүс аль хэдийн амьсгаа ураасан байсан. Тэгээд түүний хөлийг бол хугалаагүй. Мянган жилийн өмнөөс Библи Есүсийг нас барахтаа болтол ямар байдлаар насрах вэ? Түүний биед нь юу тохиолдох вэ гэдгийг бол зөвгнөн хэлсэн байна. Иохан номын 11 дугаар бүлгийн 25 дахь ишлэлдээс Есүс хэлсэн. Би бол амьлалт ба ам мөн надад итгэдэг хүн хэдий нас болсон ч гэсэн дахин амьдрах болно гэж хэлсэн байна. Яг үүний дагуу Есүс зөвгөнсөн зөвгнөлөө биелүүлсэн. Тэрээр энэ дэлхийд амьд байх үед би дахин амьлна гэж хэлж ирсний дагуу 3 хоногийн дараа загалмаа дээр цовлогдсон нас болсныхаа дараа 3 хоногийн дараа Есүс үхлээс дахин амьлж хүн төрлөختөнд Бурхан хүнийг үхлээс амьдруулна гэсэн тэр итгэл найдрыг өгсөн. Тэгэхээр Бурхан энэ дэлхийд хүн төрлөختөнд итгэл найдрыг өгөхийг хүсэж байгаа. Есүсээр дамжуулан бидэнд асуудал, гим нүглүүдийг хэрхэн яаж даван одоо гарах вэ, шийдэх вэ гэдгийг зааж өгдөг. Тэгээд Есүс Христ бидний амьдралын гол утга учир юм гэдгийг бидэнд ойлгуулж өгдөг. Тэгэхээр бид бүхэн Библийг судалснараа Есүстэй танилцдаг. Бид Библийг судалснараа Есүс бидний асуудлыг шийдэгч Бурхан байна гэдгийг ойлгож мэдчих эхэлдэг. Бидний асуудлыг, өдөр тутмын асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг зааж сургадаг. Тэрээс нь бид Библиэд танилцсанараа Есүс өнөөдөр ч гэсэн гайхамшиг бүтээдэг гэдгийг ойлгож мэдэрдэг. Есүс өнөөдөр ч гэсэн гайхамшиг бүтээсээр байна. Хэрвээ та түүнд хандан
түүнээс тусламж хүсэх юм бол тэр гайхамшигтай таны амьдрал ч гэсэн өөрчлөлт шинжилтийг бас үзүүлэх боломжтой. Есүс өнөөдөр ч гэсэн амьдралд өөрчлөлт оруулдаг багш. Олон хүмүүс Есүсийг дагаж, архичин хүмүүс архинасаа гарч, тамхи татдаг хүмүүс тамхинасаа гарч, гэр бүлийн асуудалтай хүмүүс гэр бүлээ улам илүү батжуулж асуудлаа шийдвэрлэж байна. Есүс Христ өнөөдөр ч гэсэн бидний амьдралыг шийдэхийг хүсэж байна. Амьдралыг минь цэгцлэхийг хүсэж байна. Амьдралыг минь өөрчилж итгэл найдад дүүрэн байхыг тэр хүсэж байгаа. Тэр бидний амьдрал ч гэсэн энэхүү боломжийг гаргаж өгдөг. Дуулал номын 119 дэх бүлгийн 105 дахь ишлэлээр ингэж хэлсэн байна. Таны үг бол миний хүлдэх дэнлүү. Миний замдах гэрэл юм гэж хэлсэн. Таны үг бол миний хөлийг зааварладаг, чиглүүлдэг гэрэл юм а гэж хэлж байгаа. Таны үг бол надад зөв замыг зааж өгдөг. Намайг аз жаргал хүргэдэг. Таны үг бол